салбар бүрийн манлайлагчдыг онцолдог өөрийн хүн нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаараар Маяра буюу тоос брендийн үүсгэн байгуулагч Аз Жаргал оролцож байна. Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл тэрээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төв үйлдвэржилтийн хот хөтөлд төрж өссөн. Бизнес эрхлэхээс гадна олон төрлийн нийгмийн ажил, сайн үйлсэд нэгдэн оролцдог гэдгээр нь түүний хүрээлэл найз нөхд нь бахархдаг. Ингээд Аз Жаргалтай илүү дэлгэрэнгүй танилццгаая. Намайг Аз Жаргал гэдэг Маяра Трейд компани үүсгэн байгуулагч. Сэлэнгэ аймгийн Хөтөл хот гэж байдаг. Одоо манай Монголын хамгийн анхны залуучуудын хот гэж яригддаг. Тэр хотод бол төрсөн. Энэ хот бол ерөнхийдөө ардчилсан үзэлтэй залуучууд бол цуглаж анх амьдралын гараагаа эхэлжсэн. Тэндээс л манай аав ээж ах танилцаад тэгээд би төрсөн байдаг. За манай аав бол уугуул нь бол хөвсгөл, ээж дунд говийн ийм гаралтай хүмүүс байгаа. За тэгээд нөгөө ардчилсан үзэлтэй юм гэр бүлд хүмүүцсэн учраас ерөөхдөө дандаа барууны сонгодог хөгжим тухайн үеийн хит дуунууд тэгээд уран зураг илүү нөгөө барууны сэтгэлгээгээр илүү өсөж хүмүүцсэн гэх юм уу да. Намайг бол нөгөө хит чи ийм байх ёстой, тийм байх ёстой гэж ерөөс хүмүүжүүлээгүй. Ягаад бол манай багаасаа өнчи өсөж исэн учраас ер нь амьдралын хатуу хөтөг мэднэ. Тэр утгаараа болж өгвөл өөрийнхөө үзэжсэн тэр зовлонг өөрийнхөө хүүхдүүдэд үзүүлэхгүй гэж хичээдэг учраас амьдралын төлөө хичээдэг. Тэгээд илүү чөлөөтөө хийж байгаа тэр хүсэл зориг дэмжиж мохоохгүй юм байх тэр дэмжиж сонсч ярилцдаг байсан. Тим гэрүүлд хүмүүцсэн учраас миний өнөөдрийг хүртэл өөртөө гаргаа шийдвэр гаргаж байгаа юмд өөрөө хариуцлага өгөөд ингэ явдаг ийм л хүмүүжлэг бол авсан. Тэгээ хөтөл бол ерөнхийдөө үйлдвэрлэгчдийн барилга талдаа үйлдвэрлэлийн хот, цементийн үйлдвэр байна. Монголын ууган цементийн үйлдвэр, тэгээд ер нь жижиг бетон зурмын үүслүү, төмрийн үйлдвэр гээл гурилт гээл ер нь бол манай Монголын аж үйлдвэрийн нэлээд нөлөө бүхий хот гэж бол яригдана. Тэнд бол хүүхэд насаа бол өнгөрөөсөн. За ковид үеийн цар тахлын хөл хорионоос болоод манайх нэлээдэн салбар дэлгэрүүдээ татан буулгаад зөвхөн үйлдвэрийн байран дээр шоурум хийсэн байгаа. Ингээ харах юм бол баахан манеканууд, тогтчлтын тавилганууд ингээд өрөө тавьсан байгааг харж байгаа бах. Манай энэ үйлдвэрийн байр болохоор нийтдээ 500 м квадрат. Энэ хамтын үйлдвэртэй болохоор зэрэг олон эмэгтэйчүүд ирж уруу ухаанаа нэгтгэн хоорондоо хамтарч ажиллаж Монгол бүтээгдэхүүнийг хөгжүүлдэг байгаасаа гэж бодож ингэж хийсэн байгаа даа. Тэр цаана болохоор зэрэг манай шоурум буюу бэлэн бүтээгдэхүүний худалдаалдаг хэсэг байгаа. Хажууд болохоор зэрэг агуулгах яг ийм хэсэгтэйгээр бол байж байгаа. За манай энэ шоурумд болохоор яг үйлдвэрээс гарч байгаа бэлэн бүтээгдэхүүнүүдэд худалдаан борлуулах, ирж байгаа зочдтой бүтээгдэхүүнийг танилцуулах, худалдаалах юм зорилготой ийм байгаад. За ингээл харах юм бол манай бүтээгдэхүүнүүд дандаа л өв соёлоос сурчлан таниулах, төвийн дэлгэрүүлэх, өдөр тутамдаа энийг хэрэглээнд оруулах юм зорилготой бүтээгдэхүүнүүдийг бол хийдгээ. За жишээ нь энэ хувцсуудаас ахуулаад цамц дайлан бүс байна. За энэ үүргэвч байж байгаа чинь үүргэвчүүд болохоор бид нар гэртээ хүүхдээ харангаа гэрээсээ ажиллах боломжтой ээж хэрэг ажлын байраар хангаж болно гэж ажилуулдаг. За энэ дайлан бүс тэгэл өдөр тутамдаа өмсөх боломжтой хувцс гэл ер нь бүхэл хувцсуудыг бол бид нар хийдэг. Манайд нэг 200 орчим хувцсны загварууд бол гарцсан ингээ худалдаалагдж байгаа. Айлын том доороо нэг дүүтэй бид хоёрын насны зөр бол нэлээд хол 10 жилдээ бол би нэлээд идэвхтэй хүүхэд байсан. Спорт, урлаг, хичээл сурлага юу гэдгийг бүгдэнд нь маш идэвхтэй оролцдог. Ер нь л нэг зүггүй хүмүүс идэг шүү дээ, чулуугаар байлцсан ч тэнд байж идэг. Бүжгийн тэмцээн болсон ч байж идэг. Сурлагын янз бүрийн болсон ч байж идэг. Тийм хүмүүс бол байсан. Тэгээд багаасаа намайг хүмүүс айгүйх нохоо гэж доогддог байсан, хоцолдог. Тэгэл дух гэж доогддог. Тэгээ яагаад тэгдэг байсан бэ гэхээр би жоохон байхаасаа айгүйх амтан дээлтэй тийм хүүхэд байсан. Байрныхаа гудамжийн нохоог ингээд зузглангууд нь үүр засч өгөөл гэрээсээ хүнжил гуц гаргаал нөгөөдөл хооллол нөгөөдөл маань ч гэсэн айгу надад хайртай тэгэл өглөө хичээл рүү явхад байрны нохоо маань гөлнүүдэд давуулаад бүгд намайг дагаал ингээд явдаг. Тэгэл ерөөсөө хаанч явсан тэр авийн нохоонууд намайг ерөөсөө амтдаггүй би айгу хоолдог. Тэгэл яагаад ч бүүм тийм л байсан. Тэгэл айгүйх нохоонууд ингээд хаал явдаг. Тэгээ наваа тийш доогддог байсан. Ер нь бол хичээл сургуулийн
тал дээр бол айгүй итгэвтэй, нийгмийн итгэвтэй. Тэгэл орцноос ахуулаад 10 жилээс ахуулаад ерөнхийдөө нэг жижиг сажиг зүйл төрөл манлал тэгэл ингээл явжсэн тийм л хөвгт. Анх үүсгэн байгуулсан цагаас хойш манайх айгүй сайн явжсэн л та. Гэтэ цар тахал гэдэг бол үнэхээр дааж давшгүй том одоо бэрхшээл идэм байлээ. Тэгээ манайх чинь 5 6 салбар дэлгүүрүүдөө бүгдийг хаасан. Тэгээ үйлдвэрийн байр түрээс байсан. Одоо дэлгүүрүүд маань салбар дэлгүүрүүд маань бүгд түрээс байсан. Тэгээ тэр ч утгаараа ер нь олж байгаа мөнгөний ихэнх хувь нь түрээс гэдэг зүйлд яваадсан учраас бид нар өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болёо гэдэг энэ 500 м энэ квадрат талбайг болохоор зэрэг цемент байхад нь хүлээж авч яасан. Цемент байхаас нь ахуулаад засвар хийгээд энэ чинь нэг 80 хүний үйлдвэрийн байр одоо ажлын байр бэлтээ гэж бодож ингэ зорьсон. Тэгээ үйлдвэрийнхаа байрны таазан дээр хүртэл одоо night club буюу баарнд гэдэг юм гэрэл хүртэл хийсэн. Тэр нь одоо гол зорилго нь олуулаа болсон хойноо чөлөө цаг цайныхаа цагаар бүжгэлдэг, хөхөрж инээдэг, би нөгөө хөгжүүлж урамшуулдаг ийм үйлдвэр байя гэж бодож хийсэн. Гэхдээ нөгөө одоо эдийн засгийн нөхцөл байдал болоод иргэдийн одоо амьдарч байгаа одоо нөхцөл байдал одоо маш олон юм шатараалтай одоо халдрууд одоо гараад байгаа учраас ер нь төдийлөн хүмүүс бас ажилд орохгүй юм байгаад байгаа л да. Одоо яг ингээ харах юм бол бүр цаад цахаасаа хуулаад ийш ингээ үзүр хүртэл ерөөдөө дадаад дамжлага ойдол бол гарахаар байгаа. Энэ дээр бол эсгүүр ойдол дизайн бүтээлт гээд те хэвлэлт гээд одоо ер нь бол нэг 80 хүний ажлын байрыг үүсгэх юм үйлдвэрийг бол Монголд бол нээсэн байгаа. Жохон байхад одоо нөгөө айлын хүмүүсийг чи тийм хүн бол ийм хүн бол гэл одоо нөгөө одоо ээж авахаа мэрэгчлээг өгүүлж гэдэг юм хүмүүс тэгдэг штэ тий. Надад бол ямар нэгэн байдлаар тийм бол байгаагүй. Жохон байхдаа би энийг юу гэж боддог байсан бэхээр Монголын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болох байсан гэж боддог. Гэтэ тэр нэг одоо тэр бодол бол ерөөсөө байдаггүй. Тэгээ жохон байхдаа яг нөгөө хүүхд болгол нэг юм хуц хондор сонирхдаг тий нэг тийм үе бол байдаг. Загвар зохион бүтээгч болох байсан гэж боддог байсан. Гэтэ би одоо ингээл буцаагаад бодоод хад миний багаасаа мөрөдөж исэн одоо амьдрал юу юм бэ гэхээр амар амгалан амьдрал байсан юм байлээ. Нэг жоохон бахта зурдаг байсан зургнуудаа одоо ингээд бодонгууд чинь нэг гоё модтой устай газар байшингаа барьсан тий жижигхэн хөөрхөн хүлэмжтэй аж ахуй эрхлээд ингээд амьдрах тэр амьдрал их надад амар амгалан сэтгэл дойрхон байгаад идэгий. Тэгээд найз охинтойгоо яриад ер нь корона гарахад энэ эдийн засаг аягүй хямарч байна. Хүний энэ төвлөрөл ер нь дэмий юм байна. Хоёулаа хөдөө амьдардаг болъё л даа гэд найз охинтойгоо яриад бит хоёр булган явсан, сэлэнг явсан хөдөө амьдрахаа одоо амьдрах газараа сонгох гээд шүү дээ тий. Нутгийн хүмүүс яаж одоо орон нутагт аж ахуй эрхэлдэг юм байна. Яаж махны ферм хийдэг юм байна. Яаж ногоо тарьдаг юм бэ. Тэрийгээ яаж хэрхэн худалдаалдаг юм байна. Одоо энэ борлуулалтын одоо нэг гинжин холбоонд дөрвийн тасалтаад байна. Тэд нар хоорондоо хэрхэн кластерч одоо хамтран ажиллахад одоо юу нь одоо болохгүй байна гэдэг ч юм уу тий. Одоо би хөдөө очиж амьдрал юу гэж амьдрах вэ? Би яг амьдрч чадах хүн үгүй юу гэдгээ судлаад бол ингээ явсан. Одоо ч сэтгэлийн хорд би хөдөө явахыг бол хүсдэг. Гэхдээ яг хаана амьдрахаа шийдэж чадаагүй байгаа. Тэгээ нэг 5 одоо бол өөртөө 5 гэдэг тоо тавьчихсан. 5 жилийн дараа өөрийн энэ хийж байгаа ажлаа зохицуулчаад ер нь хөдөө явж л амьдрандаа гэсэн ийм бяцхан бол хүсэл мөрөөдөлтөй байдаг. Одоо энэ хийж байгаа ажлууд маань өнөхөр өөртөө гарах цаг байдаг учраас миний одоо хийж байгаа бүх ажлуудын одоо цаана цаг хугацааны эрхчлөө буюу өөртөө цаг гаргаж те өөрлөгөө өнгөх нэг юмд ингээд уягдаж ингэж амьдрахгүй ингээд тайван сайхан амьдрах тэр нэг одоо хүсэл мөрөөдөл байдгийм байна л гэж бол ойлгоод байгаа. Одоо эн чинь бол магадгүй нөгөө өөрийнхөө юу одоо хүн чинь өөрийнхөө яг юу хүсэж байгаа, юуны төлөө амьдарч байгааг олж таних чинь бол маш хэцүү шүү дээ. Тэр утгаараа байнга л алхам тутамдаа л ийшээ л өөрлөгөө ойртоод юуны төлөө амьдарч байгаа, амьдралын чинь зорилго чи юу юм гэдгээ одоо мэдгээл ингээл таних гал явж байгаа. Тэгэд ер нь бол би хөдөөл амьдрандаа л гэж бол боддог. Одоо миний өссөн газар чинь бол таг хөдөө биш шүү дээ. Цементэн, талбайтай, орон суустай, халуустай ийм л орчинд өссөн. Гэтэл би одоо хөдөө явахаар л их сайхан амгалан болдог. 21 аймагаараа бүгднгээр нь аялсан. Тэгээд ер нь бол хөдөө явахаар л их сайхан 50 болоод байдаг. Тэгэхээр хөдөөл амьдрахыг ихлэ хүсдэг л тийм хүн юм шиг үлээ дээ. За өглөө болж байгаа учраас манай ажлынхан бас арай ирж амжаагүй байна. Энэ болохоор манай үйлдвэрийн байр. Яг ковидын хөл хорионы улмаас бид нар бүх салбар дэлгүүрүүдэд хаагаад Монголд хамгийн анхны хамтын үйлдвэр гэдэг юм нээсэн байгаа. Энэ хамтын үйлдвэр нь юу юм бэ гэхээр зэрэг одоо бид нар ур чадвараа нэгтгээд хамтдаа илүү одоо урагшлах юм орон зайг үүсгэж байгаа гэсэн үг. Ковидын үеэр одоо түрээсээ одоо төрж чадахгүй ажлын байраа алдсан олон хүмүүсийг одоо нэгтгэх тэ ийм зорилготой ийм одоо үйлдвэрийг нээсэн байгаа. Одоо нөгөө гадаадд болохоор зэрэг хамтын офис гэж байдаг, Монгол ч гэсэн байдаг шүү дээ тэ. Яг тэр шиг хамтын үйлдвэр гэдэг утгаараа нэг юм 80 хүний ажлын байрыг үүсгэн байгуулсан. Одоо орол яг одоо манай үйлдвэр бол жигдэрч чадаагүй. Яг 80 хүн манай ажлын байран дээр ороогүй юм байгаад байгаа. За одоо бид нар нөгөө цагаан сар ойртож байгаа учраас цагаан сартай холбоотой аксессуар бүтээгдэхүүнүүдийг бол хийж хөгжүүлж байна. Манай хөдөлгөөнд өдрөлгөн шинэ явуулгын хавар төгсдөр дандаа шинэ гадаадаас
янз бүрийн дотоод ус гэх хүмүүс ирдэг байсан. Тэгээ их нэрт анх 84 онд хөтөлбөрч жилийн дараа анх нийт бүжгэн дээр танилцчихсан. Танилцаа тэгээд нэр асуусан нэг нэр хэлсэн. Тэгээд нэг нэр хэлсэн. Тэгээд бүжиг тарсан миний бүжиглэгч ямар юм байх вэ? Тэгээд нэг бүжиг тараа хөгжмөнд зогсоод тэгээд явуулсан манай эхнэрийн нутгийн дундгой нэг Тоyц гэж нэвтлэгч байсан маа хөрх. Одоо бурхан оронд орсон. Тэр их хажууд яваад чи яагаад манай нутгийн охиныг тэг бүжиглээд байна гэдэг. Саяны нэрийн тойны нэрс тэр үуч худлаа яриад байгаа. Батүс гэдэг чинь аав нь манай эмч баггүй юу. Эдгэрч бүгцаад бүгд эмч нар тийм хөлт байгаа. Яад худалч нөхрөд эргээ харсан чинь нөхөр болтойгоод гараад гүйчихсэн байхгүй. Тэгэл араас нь гүйчихчихэд шууд одоо нийлэл одоо болоод ярих. Нийлийн зэрлэг маягаар гэмэд араас нь гүйчил мөрөн дээр огс татаад эргээ харсан чинь ханаа уушлахараад гэж чи яагаад худлаа иддэг. Хаана байдгийг чи яг байраа хэд гэдэг. Тэгээд байраа хийдэл байгаа юм шиг өрхөөс хэлсэн. Тэгээд анх танилцчих. Тэгээд дараа нэг ажил дээр ингэж явж байгаа байр гэр орноор нь очиж байгаа. Тэгээл суусан тавчирч байна. Миний аав бол маш цайлган, өрөвч сэтгэлтэй, чин шудраг тийм хүн байдаг. Хүүхч гэжтэй. Жохон зүйл баярлан, жохон зүйлд гомдон, сэтгэл хөдлөлттэй тийм хүн байдаг. Санхүү эдийн засгийн бас анхны төгсөгчтэй нэг. Миний ээж бол бас айлын том, аавч айлын том, хоёулаа айлын том ээж болохоор зэрэг ерөнхийдөө нэг юм манай ээж ер нь бусдын төлөө төрсөн байхгүй юу? Өөрийнхөө амьдралыг ер нь бусдын төлөө зориулчихсан. Миний төлөө, аавын төлөө, дүүгийн төлөө ингэж амьдрсан хүн байдаг. Ээж утсан чинь өвөртчлөө. Тэгээ их өрөвч сэтгэлтэй. Гэтэ яг нөгөө тийм өрөвч юм уу гэтэнгүүт надад одоо ингээд нэг юм жоохон ингээд нэг юм одоо миний заримдаа нэг хатуу ингээд чанга төвчөртэй байдал ээжээс ер нь өвлөж авсан болоо гэж боддог. Тэгэл миний төлөө өөрийгөө бүрэн зориулж байгаа шүү. Тэр бол сайхан тий. Одоо хүмүүс бол ингээд одоо нэг анхны хүүхэд нь хүү байгаасаа банд тэр гэдэг янз бүрийн мэрдэл юм. Би бол үс тийм боддгоо. Анхны ер нь хүүхэд бол хүүхэд. Тэр охин байна уу банд уу надад бол сонирхол. Тэгээд анхны охин байсан сайхан байсан. Тэр одоо энэ дээр өөрөөргөл үйлдэл. За ер нь бол өнөө MD-с гараад ирсэн үлгийтэй. Тэгээ манай нэг 2 3 хураад өнөр ирсэн мэсэхгүй юу. Тэгээд нэг ихнэр нь жоохон шокч маягталт. Тэрэл гаднаас ороод үлгийдэл тайлал таарсан савч унтлаа хөхрөл. Арайчтэй эмэгтэй хүүхэд ийм байхтай яа гэдэг. Очооч ээжийн нэг эмэгт өрөөчихгүй тэгж ирсэн. Тэгэхээр одоо намайг л дөөрөөс шүү хайртай бол. Ээж болохоор Оросд төгссөн. Нөгөө одоо нэг хувьцааны чиглэлээр төгссөн бэлээ. Тэгээд төгсөж ирээд нөгөө Монголд яг цэнхэр ягаан тасалбарын үед ажиллаж байгаа л тэгэл нөгөө өмч хөвчлөлт гээл ингээл тэгэл юус нэг ажиллаж байгаагүй. Тэгэл дандаа улсын үр дүртэл менежер хийжсэн юм уу. Би нөгөө юу яадаг аахгүй юу? Ээж тийсэн. Би жоохон амар сэтгэл хөдлөл явуулах гэдэг байна. Би тэгээд ээжөрт хэлсэн байхгүй юу? Би хоёр ачиг хариулж чадахгүй нэ гэд. Үнгээс тэгээд тэгсэн чи ээж тэгжилээлээ. Чи ингээл өөрөө л зүв байгаа л бидний ачиг хариулж байгаа юм шүү дээ. Нэг хүмүүс чинь нэг ээж яваа ачиг хариулж ингээл гой гой байдаг юм байл л. Тэгээд би тэгж чадахгүй.
За ер нь бол дайчин. За ер нь бол шудраг бараг л хэтэрчүүд гэхээр тийм. Одоо сургуулиас сурч байх чаас тэр оюутан байхтааш тэр ажил амьдралдаа гараад ч ингээд харж яхад бол одоо багш нарын ч хүртэл одоо 10 жилийн багш нараас ч хүртэл ярьдаг байсан. Тэгэхээр бол шудраг талтай гэж үздэг. Алианд бол тийм нэг ураад хуураад уусаад одоо ногшийн цагчаад хэцүүлчлээ шүү дээ. Бүхэл юм найраа хоороо гэдэгсэг одоо тийм юмд бол нэг хавтаад байхгүй. Ер нь бол шудраг талтай л гэж үздэг. Тэгээ ямар ч байсан үг үйлдэл бодлороо ямар ч байсан зүв байхыг хичээдэг. Гэтэ миний тэр зүв байх нь зарим хүнд буруу байх чинь шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бусад гай болохгүй өөрийнхөө амьдралыг өөрөө үүрээд явчих хэмжээний л ингээд бусад гай болдог юм байх хүн байхыг л хичээ гэж боддог шүү дээ. Нэг юм ер нь бол тийм л үзэлтэй дээ. Одоо ер нь бол их зүв бай. Одоо тэр нөгөө тэр талдаа л их байдаг даа нэг амар өдөр болон намайг босч ирээл ингээд зоригжуулаад те ингэдэг үг бол байхгүй. Одоо амьдралын туйлын үнэн гээл яг энэ үгийг би амьдралын философи болгоод жанжин шуумаа ингээд болгоод явна гэдэг үг бол байхгүй. За би аз жаргалтай одоо яг эргээ бодхом 2004 онд анх танилцчихсан. Би 2003 онд оюутан болоод 2004 онд анх танилцсан. Аз жаргалтай танилцсан түүх их сонио. Яг үнэндээ миний багын найз биш, манай нөхрийн гэр бүлийн хүний багын найз ахгүй. Тэгээд аз жаргал одоо Сэлэнг аймгийн Хөтөл хот гэж яддаг сайхан сум гэдэг. Гэхдээ Хөтөл гэдэг маш хөөрхөн юм цомхон их гоё хот байдаг. Тэр хотод суралцаж төгсөж ирээд 2004 онд анх Монгол Улсын их сургуульд оюутан болж ирэхэд оюутан ахуй цагаасаа л танилцаж нөхөрлсөн. Өдийг хүртэл одоо ингээд нөхөрлөд найзлаад явж байгаа найз маань юм аа. За Азав Битхойрын хувьд бол 2012 оны Улсын их хурлын сонгуулаа бид хоёр яг Сэлэнг суманд хоёулаа яг сонгуулийн ажиллаар хамтдаа явж нэг баг болж ирсэн. Тэгээд тэр үед Азаач одоо 20 идэх настай хонгор охин байлаа. Тий. Жохон охин байсан. Дөнгөж ажил амьдралын гараанд дөнгөж хөл тавьж байгаа жохон охин. Гэхдээ тэр багт бол хамгийн галтай цогтой бас ерөнхий зохион байгуулагчийн хийгээл ингээл явж ирсэн. Тэгээд Сэлэнгэд бит хоёр нэг 14 хонс юм аа. Тэгээд тэрнээс хойш одоо өнөөдрийг хүртэл одоо найзлж нөхөрлөд явж байна. Би олон найзтай. Тэгтээ бас сүүлийн үед бодоод л байна л да. Яг нөгөө хүрээлэл гэдэг бол чухал шүү дээ. Ямар хүмүүсээр яаж хүрээлүүлж гин, юуны төлөө зорж гин, одоо нөхрөөр нь хүнийг танина гэж ярьдаг. Би олон хүмүүсийн дунд хүрээлүүлдэг. Зарим нь бол одоо хуурамчтэй, зарим нь бол үнэмчин хүмүүс бол байна. Гэхдээ найзуудыг өмчлөхгүй бай гэж бодсон. Тэгээд одоо югмэр чимдээ надад бол насны хязгаар нь одоо том одоо надаас ах дэндүү надаас доор одоо дүү те юм хүмүүс байна. Тэгээ бүгднгээс нь юм сураал хөгжүүл амьдралын жижиг аз жаргал одоо мэдрэмжүүдийг бол мэдээд аваа явж байгаа. Заримдаа найзуудаас аз жаргалыг мэдэрдэг бол заримдаа шарах мэдрэнтэй, заримдаа гомдол мэдрэн. Тэгээ би бол зүгээр одоо сүүлийн үед юу гэж бодоод байгаа вэ гэхээр янз бүрийн хүлээсэнд өөрийгөө ингэж одоо найз нөхөрлөл эсвэл нийгмийн хүлээсэнд өөрийгөө хүлж амьдрахаасаа илүүтэйгээр бодит үндэг аягуусаа нүүр тулдаг болъё гэж л ер нь амар хичээж байгаа. Одоо нэг найзтай байхаар чинь найз маань тэгэндээ, найз маань тэгчэндээ ингээл хүн хүлээсэнд орчт юм билээ. Тэгэхээр тийм хүлээс байхгүй яадгийн ингээл те яшиг зүгээр би ийм л юм чинь яг иймэрэл бай гэ бодит үнэтэйг илүү ойртоод ер нь бодит л бай гэж амар их бодож байгаа штэ. Тэгээд найзууд дундаас ярих юм бол гой гой түүхүүд байгаа. Инээдтэй нөө тэгэл нөгөө амьдэрдэг байсан айл, оюутан байсан айл, хөдөөний хөлтөмч айл байна, айлынхаа охинтой муудчаад хүмүүсийн оюутны байр руу авирах гэж хаад хүнжилт нөгөө нэг унжуулаад ингээл авирах гал те. Тэгэл хүмүүсийн одоо нөгөө нэг багш нарын одоо амьдэрдэг байранд 8 м юм матрас тавиал өөр ямар ч зайгүй юм өрөөнд хүртэл найзтайгаа амьдарч ирсэн байх жишээний те. Тэгэл амьдрал айгу гоё штэ, зөндөө гоё дурсамжууд байна. Хэрвээ энэ олон найз нөхөд маань миний амьдралд байгаагүй бол өнөөдрийн аз жаргал, өнөөдрийн одоо баяр баясгалан зовлон гуниг энэ бүх мэдрэмж бас байхгүйсэн. Тэгэхээр ямар ч байдлаараа намайг өнөөдөр бүтээлцэж байгаа тий баяртай гомдолтой атаач өтөөтэй тий одоо магтаал саашаалтай бүгдэн дээр намайг яг байгаар нь хайрлж өнөөдрийн азааг бүтээлцэж байгаа бүх найзуудад бол баярлдаг. Тий тэгээд бас сайхан шүү дээ, олон найзтай байх. Би ч одоо өөрөө тэр нэг эрхчлөөний хөсгөлийн юутай болсон тэр хөсгөлийн аршин сумд өсөж өндөөсөн болохоор тэр ч бас нэг одоогоор бол социализм үеч бас тэнд нэг эрхчлөөний уур амьсгал
янз бүрийн байдаг байсан учраас нэг тэгж заалах бодоагүй. Ер нь хоёрын айл өслөөрөө л тэгэл сонголтоор өөрсдийнх нь юугаар л яв гэж тийм бижилсэн. Нэг Америкийн засгийн газрын тэтгэлэгт 2007 оны 1 сард тэнцсэн. Тэр нь болохоор зэрэг одоо тухайн одоо 20 улсаас нэг хүнийг сонгоод одоо би бол Монголоо сонгогдсон төлөөлөгч гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэр нь бол яаж Америк гэдэг улс эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмждгийг, одоо нөгөө залуусан яриад entrepreneurship биш, entrepreneurship-ыг яаж Америк гэдэг улс хөгжүүлдгийг, жижиг дунд бизнесийг яаж ямар ээлтэй орчинд одоо дэмжин засгийн газрын бодлогоор дэмжиж хөгжүүлдэг юм бэ гэдэг байдлаар одоо нөгөө туршлага солилцох тийм 21 хоногийн хөтөлбөр байсан. Тэгээд тэр 21 хоногийн хөтөлбөрт яваад Монгол гэдэг улсыг төлөөлөө тавьсан юм нэ Монголыг айгу муу мэддэм бэлээ. Яагаад гэвэл өнөөдөр чинь том гүрэн те маш олон одоо нөгөө олон орны хүмүүс байгааг дутгаараа Монголыг мэдгч хүн байна, мэдгүйч хүн байна. Тэгээд дээрэс нь манай Монголын засгийн газар өөрөөсөө нөгөө national identity гэж байдаг шүү дээ. Одоо тухайн орны улсыг одоо таниулах, харуулах тэр нөгөө одоо тодорхойлох зүйл маань өөрөө nomadic буюу нүүдэлчин одоо ард түмэн нүүдэлчин улс гэж бол танилдаг учраас бидний нөгөө морь ундаг, улаан хацартай ч юм уу нэг тиймэрхүү байдлаар төсөлдөг юм бэлээ. Тэгээд зарим хүмүүс нь болохоор зэрэг ерөөдөө нөгөө хятадын өвөр Монгол гэж ойлгодог. Тэгээд би Монгол гэдэг чинь ийм гэл ингээл монголоо яриад ингээл тайлбарлахаар ойлгоч хүн байна, ойлгохгүй ч хүн байна. Тухайн тэгээд энэ мөчөд энэ сэтгэл дотор нэг амар тийм хүнд мэдрэмж төржилсэн л да. Бүхэлд ингээ улсаа ингээ таниулж чадахгүй Африкийн нэг жижиг улсыг бид нар мэддэггүйтэй адилхан Монголоо ингээ таниулж чадахгүй юм байгаа нь ямар юм эмзэглүүштэй мэдрэмж бол байсан л да. Тэгээд буцаж ирээл би ер нь Монголоо сурчилсан харуулсантай ажил хийдэг хүн болъё гэд ер нь жоохон бодож судалж агаад ер нь соёлын бүтээлч үйлдвэрлэл буюу би өөрөө өв тээх хүн байх юм байна. Бид нар өөрсдөө бүгдээрээ Монголынхаа өвийг тээдэг хүн байх тэр хэрэглээр монголчуудаа төхүүлээ ойртуулъя. Өв соёлоо сурчлан таниулдаг ийм хүн байя гэд анхны энэ бизнесийнхаа гараа эхэлсэн. Тэгээ Маяра гэдэг үгийг сонгосон. Энэ бол яг 100% Монголд одоо байсан үг бол биш. Монголд нутагчсан үг. Энийг яаж цэвэрлэгэн монгол хэлний тайлбар толин дээр бичсэн байдаг. Дамжин сургуулийн үгийг бол Монголд нэвтрүүлсэн байдаг. Тэгээ энэ нэрийг сонгохын тулд бүтэн 2 өдөр цэвэрлэгэн толиг бол уншиж ирсэн. Энэ нь болохоор нэг төрлийн тогос шоу гэсэн үг. Яагаад тогос шоу гэдэг нэрийг сонгосон бэ гэхээр хүн нэрээ тогос өдөө гэж монголчууд ярьдаг шүү дээ. Тэгээд хүний нэр төр гэж юу юм? Монгол хүн байхын утга учир гэж юу юм? Тэрийг хүн ойлгоод тэрүүгээрээ гангараад өв соёлоо түгээн дэлгэрүүлдэг ийм арт хүн байгаасаа гэж бодож брэндийнхаа нэрийг Маяра гэж өгсөн. Тэгээ бидний ер нь эцсийн зорилго, туйлын зорилго бол Монголд одоо хүний уруу хаан шингэсэн хувцсыг л бол экспортод гаргаж валютыг оруулж ирэх юм зорилготой учраас гадаад одоо энэ брэндийг гаргахад сонсголонтой байх гэдэг талаас бол Маяра гэж ингээ өгсөн байгаа. Бас нөгөө утга бэлэгдэл талаасаа ч гэсэн бас их гоё утгатай. Тийм учраас Маяра гэж нэрлэсэн. Тэгээ хүмүүс бас ингэдгэлдээ хамтын үйлдвэр гэж юу юм бэ? Үйлдвэрлэл гэж сонсчоосаас хамтын үйлдвэр гэж юу гэдэг талаар мэдэхгүй юм сонсож байгаагүй юм байна гэдэг. Би ч гэсэн бас энийг өөрөө зохиосон гэх юм уу та. Shared factory гэж бол ярьдаг. Энэ гадаадд бол байдаг л томьёо. Ер нь бол одоо эдийн засгийн нөхцөл байдлаас одоо хамааран хүмүүс зардал багтаагаар үйл ажиллагаа явуулахын одоо агуулга концепт руу явчихсан байгаа. Тэгэхээр үйлдвэрийн байр нь бэлэн байна. Хийх загвар ажил захиалгууд нь бэлэн байхад одоо хуваараа хөдөлмөр эрхлдэг хүмүүс маань энчээ ирээд талбайгаа түрээслээд манахаас захиалга аваад дундаасаа бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд ингээд илүү хол явах юм замнал юм л да. Тэгэхгүй болохоор одоо бид нэг олж байгаа мөнгө ихэнх маань түрээс ажлын байранд явцдаг, маркетингийн зардал гэж яваад өгдөг те. Тэгээ юм үйлдвэрлэж болдог ч гэсэн тэрийг борлуулалт нь хүнд хүргэн гэдэг маань хамгийн хүнд байдаг учраас ер нь одоо ингээд ур ухаантай, одоо уран чадвартай юм олон эмэгтэйчүүд маань бүгд л хувь хорой юм хийж байгаа. Тэр хүмүүсийг эн чинь ингээд нэгдэж илүү хамтдаа хол явдаг юм орон зайг бий болгоё. Монголдо бид нар хоорондоо өрсөлдөж байхаас илүү элэг нэгтэй хамтын ажиллагаа нэгтэй байгаад дэлхийн түвшинд илүү гарах. Тэгээ тэр боломжийг л одоо нээх ийм зорилготойгоор хамтын үйлдвэрээ нээсэн. Энийг бол ерөөдөө нэг цэгийн үйлчлэгийг ойлгож байна. Үйлдвэрлэлийн байрны нэг цэгийн үйлчлэгээ буюу эндээс бүх үйлчлэгийг авч болдог ийм ажлын талбар юм а гэдгийг л ойлгоход бол энгийнээр ойлгоход тийм л гэсэн үг. Аз жаргалын тухай би бас нэг зан аашиг тийм ээ тодорхойлохоос илүү хувь хүн тодорхойлохоос өмнө би бас нэг жижигхэн түүх ярмаар санагдаж байгаа байхгүй юу? Аз жаргалтай би өтөр их тийм дотны юм шиг мөртлөө холын юм шиг мөртнөө илүү дотн юм шиг тийм нөхөрлөлтэй юм найзууд. Яг тэгэхээр хэдийгээр манай гэр бүлийн хүний багын найз юм шиг боловч түн одоо нөхрөөс илүүтэй надтай илүү ойрхон санагддаг. Яг тэгэхээр бид тээр одоо аль нь оюутан охтууд байхдаа хамтдаа нэг улирал, хичээлийн нэг улирал Монгол Улсын их сургуулийн одоо бол байхгүй Монгол Улсын их сургуулийн багш ажилчны байр гэж байдаг гэсэн. Тэнд нэг юм бяцхан өрөөнд одоо
одоогоор яг тооцсон бол баг 8 м квадрат 12 м квадрат ер нь их бас ихтэй жижигэн цоо юм өн битэр чи ингээл нэг юм жижигэн ширээтэй нэг жижигхэн матрасан дээр ингээ хоёулаа зэрэгцэж унтдаг те тэгээд ийм жижигхэн өрөөнд битэр бүр хамтдаа амьдардаг байсан. Тэгээд тэр цаг учраас яг одоо өөрөөр хэлбэл ерөөсөө нөгөө хүмүүсийн нөгөө зовлон жаргалтай үед хамт байх гэж ярьдаг те. Тэгэхээр бидний үеийн оюутан ах トゥ цагийн хамгийн сайхан одоо үе хүний амьдралын хамгийн сайхан үед гэхдээ бид хоёрын бас их хэцүүхэн байсан үед бид тэр хоёулаа хамтдаа амьдарч одоо амьдралын их далаад бол яг хамтдаа аялж эхэлжсэн тийм түүхтэй. Тэгээд найзтайгаа яг тэр мөчөөс эхлээд амьдралаар бид хоёрын зан характер ерөнхийдөө их төстэй. Нөгөө хүмүүсийн хэлдгээр их тустас гэж ярьдаг те. Яг тэрнтэй адилхан Азагийн хувьд болохоор их тийм шулуун шудраг заримдаа магадгүй Азаг зарим хүмүүс бол сошиалаар их мэддэг болж байгаа. Урд нь жаах одоо олон бас тодорхой хэмжээний дагагчтай сошиалаар харж байхлаар бичиж байгаа өнцгүүд нь юм шууд хэлсэн юм шулуун шудраг харагддаг. Яг л тэр харагдж байгаа шиг ямар нэгэн өнгө будаггүй, хиймэл зөөлгүй байгаагаараа байдаг ийм л хүндэл гэж найзын хувьд бол дүгнэн. За энд болохоор дайлан бүс гэж байна. Ирчүүдийн одоо өдөр тутмдаа хэрэглэдэг дайлан бид нар бүс болгоод карматын бүс болгоо явж байгаа чинь одоо энэ дээлэн дээрх чинь бид нар ийм зурагтай бүс бол хийсэн байгаа. Энэ болохоор Бадарчгоон 9 Эрдэнэ орны алтан эрдэнэт сэдвүүлсэн. Одоо мандаж буй наран алтан билээ, амраг хосын бөгжин алтан билээ, тариан түрүүн алтан билээ, төрийн сүлд нь алтан билээ гэж одоо байдаг. Хамгийн одоо чухал гэсэн түлхүүр өгнүүдийг одоо бид нар аваад ийм зураг болгоод одоо энэ бүс ингээ гаргацсан байгаа. Ерөнхийдөө бол хэд хэд ийм загварууд гарна. Энэ бол наадмын коллекц. Одоо ингээд туршилтын загвар бүтээгдэхүүнүүд ингээ гарцсан ингээ байж байгаа. Ер нь бол яг бит хоёр бол нэг тийм бүр өдөр болгон хүй хай гэж уулзаал ингэдэг төрлийн хүмүүсээс арай өөр нөхөрлөлттэй л доо. За магадгүй зарим жил бол нэг удаа л уулзсан байх жишээтэй. Зарим үнэхээр амьдралын олон үйл явдалтай жилүүдэд бол бараг 7 хоног уулзж ирсэн гэдэг юм юу одоо нөхөрлөлт маань их сонин нөхөрлөл одоо юу тийм зүгээр яг үнэхээр нэг нэгнийхээ хэрэгтэй цаг мөчт нь яг дэрэгтэн байдаг юм үнцэнтэй нөхөрлөлтэй. Тэгээд за дурсамж гэх юм бол манай Азаг хүмүүс ер нь бол мэднэ те маш гал цогтой тийм дайчин ийм эмхтэй. Тэгээд энийгээ ч баян өөрөө үйлдэл дээр бол баталж яадаг. Тэгээд би 12 оны сонгуулиар бит хоёр хамт явчаад тэгээд нэг хэсэг хоёлаа уулзаагүй байжсэн. Тэгээд би дараа нэг арга хэмжээнд дээр Азаг тайзан дээрээс олж харж ирсэн. Тэгээд тэнд нэг 3 төрлийн тэмцээн болсон юм аа. Тэгээд арга хэмжээш залуучуудын арга хэмжээ. Тэн дээр гурвуулан дээр нь орд гарч ирээд тайзан дээр дараалан гарч ирээд төрүүлжсэн. Тэгээд би за манай Азаа мөндөө гэж тухайн үед хараад тэгээд явж ирсэн. Тэгэхээр тэр л хамгийн одоо хөгжилтэй гэвэл тэр за бусдаар бол бит хоёрт бол илүү хамтдаа бүтээсэн түүхүүд бас байгаа. За одоо миний одоо хийж байгаа өөрийн нийгмийн чиглэлийн ажлууд дээр Азаа маань бол байнга ханцуу шамлан ордог. Хүүхдийн сайн сайхан боловсрал ирээдүйн янз бүрийн үйл хэрэгүүдэд бол ханцуу шамлан ордог. Тэгээд Азаагийн хүрээлэл, миний хүрээлэл яагаад ч юм энэ чиглэлээрээ бас нийлцсэн. Азаа маань өөрөө их олон жилийн өмнө үүчгийн клубын бас гишүүнээр ажиллаж исэн. Сэтгэлийн мянган бэлэг гээл одоо бас анх хийжсэн. Тэр хүрээлэл нь бол миний одоо бас ажиллаж байгаа хүрээлэлтэй давхцдаг учраас бит хоёрт бол хамтдаа бүтээсэн, хамтдаа нэг юмны ард гарсан түүх бол их олон байна. Сая нөгөө 22 он гараад би нэг өөрийнхөө мөрөөдлүүдээ ингээл чигсаах гэсэн чинь амьдралаас айгу баг зүйл хүсдэг юм билэ. Тэгээ ингээ миний бодоод байгаа хүсэж байгаа зүйл мөнгөтэй нэг уйлддаггүй ч юм уу нэг тиймнүүдэд юм билэ. Тэгээд би бас гайхалгаа би эсвэл мөрөөдгүй хүн юм болов гэд. Тэгээ ер нь бол надад нэг амьдралаас нэг амар тийм хүсэл өгдөг бас юмуд бол айгу баг. Тэгээд ер нь бол зур айгу утга учиртай зөв хүн байж зөв зүйлийг хийхин төлөө явдаг тийм хүн байхыг илүү хичээдэг зорддог юм байгаа. Яг нөгөө одоо нэг үйлдвэрлэлт одоо нэг яг энэ хийж байгаа ажилтайгаа холбоотой юм жижиг сажиг юм нөгөө ахын одоо хүсэл хэрэгцээнүүд байгаа шүү дээ. Тэрний хүрээнд тавьсан зорилгод бол байх чинь одоо үйлдвэр дээр их чинь манай дээр одоо нэг 80 хүн ажлын байр үүсэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо тэн дээр бол нэг 7-8 хүн л одоо байгаа юм. Тэгэхээр би тэрнээ бүтэн одоо хүмүүс ажилд ороод Монголд хамтын үйлдвэрлэл буюу хүмүүс яаж хоорондоо хамтраад тэндээс нь бүтээл нь гараад хүмүүс урамшаад тэндээс одоо ингээ амьдралд гоцглээд явдаг тийм үйлдвэр байхыг л одоо хүсэж байгаа. Тийм үйлдвэрээ одоо ямар ч байсан босгомоор байна. За энэ үр зээлийн асуудал байна те үр зээлээ төлбөр байна. Нэг гой дэлгүүр нээчмээр гэдэг ч юм уу те. Им жижиг сажиг ойрын бол хүслүүд бол байгаа. Хувь хүний хувьд бол мэдээж
зорилгууд бол байгаа л да, хүслүүд одоо хүнтэй сууж хүүхдтэй болгох ч гэдэм үү те, тийм одоо юмнууд байгаа. Гэхдээ бас ингээл эцсийн бас бодож л байгаа л да, би одоо нэг үр удмаа одоо төрүүлж техник төлөө яг төрсөн хүн юм уу гэж өөрөөсөө асууна. Мэдээж би чинь жоохон айгүй юм гүн юм боддог хүн баггүй юу, гүн талын юм боддог. Өнөөдөр нэг ахуйтай зурлах тийм сонирхолтой хүн биш. Тэгэхээр одоо би яг нөгөө миний яг амьдрал төрсэн туйлын зорилго маань хүнтэй сууж хүүхд гаргаад хүүхдийнхээ төлөө бүтэн амьдралаа зориулах хүн юм уу? Тэрний оронд яг нэг үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд одоо өөрийгөө зориулах ёстой ч юм уу гэл ингээ айгүй олон тийм зүйлүүдэд ингээд өөртөө зөрчилдөд байгаа. Тэгээ ямар ч байсан одоо амьдрал надад ямар өгөгдөл өгч чинь тэрийг би ингээд хүлээж аваад яг тэр тухайн одоо мөчтөөл би яг 100% байя л гэж бодож байгаа. 100% байгаагуусаа ингээд илүү том зорилго тавиал том одоо мөрөөдөл тавиал тэрнийхөө төлөө явахаар заримдаа миний өнгөрсөн айгүй харамсалтай ирээдүйн маань айгүй үр дүн гаргаж чадахгүй айгүй олон золиостой байгаа даа байхгүй. Тэгэхээр яг одоо нэг юм жижиг зорилтууд тавиад тэрийг ингээд биелүүлээд яг одоо цагтаа яг тэрэн дээр төвлөрөд амьдрдаа гэсэн тийм л одоо зорилгыг бол тавьж байгаа. Яг өөртөө 100% үнэн бай, өөрийнхөө бодол сэтгэлдээ үнэн бай гэдэг тийм л юм тавьж байгаа болохоос нэг хүмүүс шиг амар 5-70 аваад үний хаус авъя эсвэл гадаадад очиж амьдрэх ч юм уу тийм хүсэл мөрөөдөл бол надад байхгүй. За манайх ерөнхийдөө бол байнга л хүмүүсийг уриалан дуудаж байгаа. Хэдүүлээ нэгдъя, тэ илүү хамтрая гэдэг байдлаар байнга л хийж байгаа. Одоо манай Монголд худалдааны үйл байхгүйгаас болоод маш олон үйлдвэрлэгчид хийсэн бүтээгдэхүүнээ энэ тентгийн одоо сүлжээ дэлгүүрүүдээр ч юм ингээд заруулдаг. Тэгээ борлуулалтын үнийн дүнгээс хамаарат янз бүрийн одоо хувь шимтгэлүүд бол авч идэг. Ихэнх нь бол 30-40% гэж үүдэг. Тэгэхээр ер нь бол энэ ч өөрөө чанга зардал шүү дээ. Тэгэхээр бидний хилээд байгаа юм зүгээр яг үнэндээ бид нар ингээд дан дангаараа нэг юм хийгээд ингээд явахаар зэрэг одоо өнөөдөр аз жаргал эсвэл маяараа одоо бид нар зүгээр нэг идсэн шүү дээ амжихгүй байхгүй юу үнэндээ бид нар бөөнөрөө нийлээд энэ оюутны салбар дээр 15,000-уулаа ажиллаж байгаа ч гэсэн бид нар ингээд бүтээгдэхүүн хөгжүүлээд зарж байгаа ч гэсэн нарантуул дээр заргаж байгаа борлуулалтын хэмжээнд бол хүрч чадахгүй байхгүй юу. Тэгэхээр бидний хилээд байгаа уриалаад байгаа зүйл маань бүгдээрээ нэгдэх хэрэгтэй. Монголчууд нэгдэжээж хүчтэй болдго юм а. Бид нар ийм цөөхөл юм чинь дотооддоо биентэйг өрсөлдөхгүйгээр хамтраад хүчээ нэгтгээд экспортод гаргах, валютыг Монголдо оруулж ирэх, нэг нэгнээсээ хөгжихтэй суралцах ийм орон зай хэрэгтэй байгаамаа гэдгийг бол харсан. Тэр ч утгаараа энэ хамтын үйлдвэрг бол нээсэн байгаа. Би чинь 2-3 сургууль хаяал төгсөөл юм болсон. Тэгээд энэ бас л нөгөө өөрийгөө олоогүй байгаагийн одоо сул тал л да. Одоо их сургуульд ороход одоо сургуулаас буюу багшаас одоо мэдлэгийг олж аваад энэ цаг хугацаа үр ашигтай өнгөрөх ёстой гэдгийг бол 10 жилд нь ч юм уу цэцэрлэгт нь гэр бүлийн хүмүүжлэлт нь эсвэл их сургуульд ороход нь хэлж ярьж өгөөгүйгээсээ болдог ч юм уу эсвэл би хорвоог таниагүйгээсээ болдог ч юм уу цаг хугацааг хураал өөрийгөө хураал багшийг хураал айгүйх тэгэж нөгөө өнгөрөөсөө тэгээ тэрний гор нь одоо амьдрал дээр айгүйх гарч байгаа байхгүй мэдгүй маш олон зүйлүүд өдөр тутам ажил дээр тулгардаг тэгээ тэрийг мэдхийн төлөө айгүйх одоо тухайн үедээ сураагүй цагаа одоо цагтаа ашиглаад өөрийнхөө хамгийн чухал капитал хөрөнгө болох цаг хугацаанаас дахиад өөрөө хулгайлал өнгөрсөн алдаагаа ингээд засахын тулд өөрийгөө хөгжүүлэх гэл ингээд явж байгаа. Тэгээд одоо нөгөө залуу хүмүүс одоо гэж бодох юм бол
хамгийн чухал юм чи мэрэгжил сонголт одоо өөрөө яг юу хүсэж байгаа ирээдүйд юу хийх яг чин сэтгэлээсээ хийхийг хүсдгийг олох хэрэгтэй юм байлээ. Тэгээ би олоогүйгоосаа болоод бас аюух алдсан 2 3 сургууль сураал болоо л те ийм байсан. Яг суур гэх юм бол бизнесийн удирдлага талдаа. Гэхдээ бас л бизнесийн удирдлага гэр ерөнхий шүү дээ те. Тэгээ тийм байгаа. Тэгээд одоо гэхдээ би бас боддог л доо. Энэ маяараа хийснээрээ би яг хийхийг хүссэн юм олсон байж магадгүй юм байна. Юмд нэг өгдөл гэдэг ч юм уу цаанаас хийх ёстой нэг ажил үүрэг гэж бол байдаг байх гэж бодсон. Тэр нь ингээд гинт надад л ингээд нэг гараад ирсэн те. Одоо эн чин одоо Монголын өв соёлоо түгээн дэлгэрүүлнэ гэдэг маань аюу чухал үүрэг байхгүй юу. Тэгээ энийг хийгээ явж байхдаа би өөрөө бас аюу хөгжиж байгаа. Аюу маш олон алдаануудаа өдөр тутам хийдэг. Тэр алдаанаас ингээд байнга суралцсан. Энэ бол хаач ямар ч их сурвалж сурахааргүй том мэдлэг ур чадварыг бол олж авч байгаа гэж бодож байгаа. Тэгээд ер нь л өөрлөгөө л аягүй сайн ойртол өөрийгөө л илүү сайн таних дээр л илүү намайг одоо хурцлж байгаа л ийм ажил юм болов уу гэж боддоо штэ. Өдөр болгон бэрхшээл штэ. Үйлдвэр хийнэ гэдэг чинь чанга штэ. Хууль эрх зүйн орчин, нийгэм соёлын орчингоос ахуулаад бүх юм асуудалтай өдөр болгон инфляц ямар байгаа вэ те. Доллар одоо валют яаш өсөөл төгрөгийн хашаа унж байгаа энэ үед хэл гайл хаалттай те. Ажлах хүчин хомсдолтой. Ийм үед ингээд нэг үйлдвэрлэл хийчих гээл те. Өөрөөсөө гадна өчнөө олон хүний амьдралыг ингээд аваа явах гал ингээд том ачаа ингээ өөрөө хорч эмхтэн хүн болцод амар хацуудаг болт юм бэлээ. Чанга болно, заримдаа тэр чанга болж байгаагаас өөрөө айн тий. Тэгэд би ч одоо юу лээ гэл ингээл амар хэцүү штэ. Тэгээ ер нь бол их л чанга штэ үйлдвэрлэгч байх. За ер нь боловсролын сургууль байх ороод тэр тэгээд Эрдэнэт рүү бас нэг төр сургуульд 2 жил сургасан. Тэгээд тэр бас ерөнхий боловсролын сургуульд байхдаа жоохон хөдөлгөөнтэй бас уусан көгшөөгөө харагдаад явуулаад. Тэгээд тэр нь болохоор нэг цагдаагийн офицер гэсэн. Тэр өөрөө көгшөөгөө хараад хичээлүүлдэг. Тэгээд хэдэн хүүхд хичээлүүлж байгаа. Тэгээд 7 хоногийн нэг секцэн 2 3 өдөр ч юм уу явдаг шүү дээ. Тэгэхээр нэг 2 өдөр сүүлдээ 7 хоногийн 7 өдөр болгоод. Тэгээд нөгөө гаргаж авъя гэд би. Наа чи зодоо хийж хоол болж идэх хүүхд биш ээ. Одоо болцгол тийм гэж ямар юм гэдэг. Одоо наа чи зөв өдөрт бараг 2 3 цагийн тэг сүүлдээ ядраад орж 6 дугаар ингээ жоох хөгч чинь 6 дугаар орооч өгөл хэддүүлээд байж. 5 6 дугаар ангид л байсан баг. Тэг унтаад өгч юм хичээл хийхгүй. Тэг би нөгөө хэлээд би одоо гаргаж байна атгах чирсэн. Тэггүй одоо наачаас минь ганц ийм юутаа шавьштай л гэжсэн. Үгүй би тэр нь дим явах гэдэг. Тэг тэр нь бол өөрт нь бол зур тэгж гаргацсан. Болиулсан ер нь бол. Тэгээ тэр нь бол жоохон оюутан байх өдөрт нь бол жоохон юмнууд ямаас гаргаж лээсэн шүү баг. Тэгээ эмоцтой оюутнууд байхдаа бол тэр төр сургуульд байхдаа ч гэсэн төр сургуульд байхдаа эн чинь одоо Эрдэнэт байсан очсон учраас тэгээ хүүхдүүд жоохон өөр газараас ирсэн гэдэг учраас жоохон гадуурхангүй жоохон дээрэнгүү тэгээ Эрдэнэтийн чинь нэг гоохын нэлээд өөр хүмүүс хүүхдүүд сурна шүү дээ төр сургууль чинь. Тэгээ нэг зэндарх ууч юм уу тэгээд өөр газар хөдөн сэр суучраас жоохон дээрэнгүү ханддаг гэсэн юм шиг л. Тэгж байхдаа дотор байранд байж хата нэг асуудал гараад 3 бань цохоод унагцсан байна. Миний яг өөрийн хобби гэх юм бол чулуу цуглуулдаг, чулуу жоохон сонирхдаг юм хоббитай. Тэгээд тэр маань их гоё л доо. Дээр үеэсээ монголчууд ер нь бол нөгөө байглаасаа хөдөлсөн чулуу 3 жил зовдөг гэдэг үг байдаг. Тэр ямар учиртай гэхээр чулуу бол Earth of the Messenger буюу одоо байгаль их мэдээлэгч юм байлээ. Маш их энергийг өөртөө агуулж идэг, мэдээлэл агуулж идэг. Тэрийг бол би мэддэггүйсэн. Тэгээд анх нэг чулуун зүйлт аваад тэр чулуун зүйлтийн түүхийг судалсан чи бүр Amazon бүсгүүчүүдийн түүхтэй гарч ирээл одоо би ч охины орд тахгүй охины орд нэмэгтэй хүмүүс Amazonite гэдэг юм ногоон чулуу зүүдэг байсан юм байна л да. Тэгсэн чи тэр нь археологийн судалгаагаар Amazon бүсгүүчүүд одоо зүүдэг байсан нь харагдаад Amazonчууд ч одоо амар байлдаг хүмүүс ч гэдэг эмэгтэйчүүдийн отог те зарим нь одоо нуум сум амар хардаг хүмүүс нь нөгөө мөөмгүй байх чинь нуум сум харахад мөөмчийг болгоо тайрцсан ч гэдэг юм уу те амар хүчрхэг эмэгтэйчүүд байсан юм байлээ. Тэгээд тэр эмэгтэйчүүд эр зоригийн бэлэгдлээ ерөнхийдөө тэр чулуунаас авдаг байсан. Amazon нэргээс олддог. Дараа нь одоо тэр эмэгтэйчүүд Берингийн хоолоогоор гараад одоо Монголын говь нутагт одоо амьдарч аваад одоо устж мөксөн байдаг гэдэг судалгаа хүртэл бас байдаг л да. Одоо нөгөө Amazonчууд гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь Сибирь Монголын нутгаар амьдардаг байж гал Берингийн хоолоогоор дамжаад бас Amazon дээр очиод ингээл бас ингээ амьдарч байсан байх жишээ нэ тий. Тэгэл тэр нь бас одоо бас аяг хүчтэй л да ингээл
янз бүрийн түүхийг судлангууд одоо Maleficent гэх кинон дээр Angelina Jolie гэдэг таяг барьдаг шүү дээ тий. Тэр таяган дээр нөгөө лабораторид гэдэг чулуу байдаг. Тэр бол хүний энерги гэрлэн бүрхүүлэг аюулсан хадгалдаг чулуу байх ч гэдэм үү тий. Чулуу болго амар сонь түүхтэй маш олон. Одоо хүний нервийн системийн өвчин одоо тусаал ингээл нүүрэн таталт төхөд одоо усан гүйдэлтэй гартам тавихад одоо тэр нь тайвширч идэгжээдэг жишээ нь монголчууд ингээ хөөргийг ингээ бариад илээд байдаг. Ямар учиртай ягаад хөөргөөр ингээ нөгөө хөөргийг солилцоод байдаг. Хөөргөнд ягаад үнцэнд байдаггүй гэдэг чинь өөрөө хүний мэдээллийг энергийг маш сайн шингээдэг байхгүй. Тэгээд би нөгөө хөдөө амьдрах сонирхолтой гэдэг нь бас энэ хоббитой холбоотой. Одоо тэгээд би хэрвээ надад цаг гардаг бол би ургамал судал руу орё гэж бодож байгаа. Хөдөө илүү амьдрангаа ургамал судлаад илүү байгальтайгаа л их ойртох тэр юм рүү л ойртох гэж бодоод байгаа. Тэгээд цаг гаруул аюух ном уншиж зүгээр ингээ өөрөө нэг юм айгуу гоо нэг тухалтай штэ тий. Тухлаал нэг янз бүрийн одоо хүмүүсийн амьдрал, нийгмийн амьдралд нэг юмж сатаарж ингэж амьдрахаасаа илүү яг ингээ нэг тухайн байгаа мөчтөө 100% байгаад гой номоо уншаад эсвэл ингээ нэг байдаг штэ гэртээ тий. Эсвэл нэг чулуутайгаа яриад ч гэдэм үү. Би аягүй жоохон тийм талтай юм баггүй. Тэгээ тэгэх гэвэл ер нь дуртай. За тэгэл нэг цаг ер нь их багада цаг бага болохоор тэгэл найз нөхдөдөө хаяал уулзна. Ээж автаа бас хаяал уулздаг. Гэтэ одоо миний бодож байгаа зүйл бол гэр бүлтэйгээ ээж автаага дүүнэртэйгээ илүү их ойрхон байхыг л илүү хичээе гэж бодсон. Энэ 2022 онд ер нь цаашид тий. Хөгжилтэй дурсамжууд гэвэл их олон штэ. Ерөнхийдөө яг хуу сая энэ төр эргээд битэрийн хамгийн их нэг юм хамттай байсан хугацаар би бүр 2004 он руу буцаад байгаа байхгүй юу? Одоо 2022 онтой 18 жилийн өмнөх рүү би ингээл буцаж ийм дурсамжуудаа эргүүлээд азаатай байсан дурсамжуудаа бодож үзэхлээр ер нь бол их олон хөгжилтэй. Тэгээ манай хүн чинь айгүй тийм дайчин. Тэгсэн чинь нэг өдөр намайг хоёулаа чинь жоох юм нэг оюутан лимчэндээ мөгний юм дутагталтай хэцүү шүү дээ. Тэгсэн чинь нэг өдөр бүр хар хурдаараа хөлсөнгөө гарчсан. Google орж дөрөв давхар дэсэн битээр яасан гэсэн чинь би өстө чамд ажил олцсон ингээд. Тэгэхээр нөгөө өөрөөр хэлбэл энэ зан характер төр нэмэгдээд ийм найстай ажил олж өгнө гэдэг ийм одоо дайчин зантаас гадна өөр дахиад хөгжилтэй зан юу гэхээр манай хүн ерөнхийдөө хоол хийхдээ нэг яг үнийг хэлэх жоохон маруухан. Одоо яа жоохон ямар болсныг сайн мэдэхгүй байна те. Хоол хийхээс нэг удаа бодоотой хураг гэсэн чинь нэг жаггүй шиг юм зурцсан байсан. Тэгээ би яг хоо манай найзууд бас гэдэг гана чи өстой хоол сайд тэгэл тэгдээд ана азаач нь болохоор чи хоол ээж чи хоол ээж найсан жоо бусаж юм аа гэрээ цэвэрлэгээд ингээ өрөөгөө цэвэрлдэг. Тэгээд яг хоол нь хэдийгээр амт муутай байсанс найзынхаа сэтгэлийг одоо сайхан байна гэж оюутан хүн чинь өсчихсэн болохоор тэгээд юу ч үлдээхгүй хийжсэн. Гэхдээ одоо эргээд бодоход бол бас л хэцүү хоол хийжсэн санагдаж байна тий. Гэх мэтлэн зүгээр яг юм амьдралын одоо явцад юм тохиолдожсэн тийм хөөрхөн оюутан ахуйн насны тийм хөөрхөн дурсамжууд л шууд хамгийн түрүүнд орж ирж байна. Цэн харах юм бол маш гал цогтой, дайчин, ингээ урам зориг авахуц тий. Тэгээд энэ тэмцэгч эмхтэй л тий. За би бол азааг бол их оронч гэж хэлнэ. Маш их оронч хүн. Тэгээд хүмүүсийн тэр болгон анзаардгүй нэг зүйл гэвэл маш зөөлөн, маш сайхан сэтгэлтэй хүн. Тэгээ өнөөдөр энэ хийж байгаа ажил хэрэгэн ч гэсэн анх азааг би яг ийм зөөлөн эдлийн бүтээгдэхүүн оёдлын салбар руу ороход нь бас яг хэлж ирсэн. Яагаад оёдл гэж те. Өөрөө бол би нөгөө 10 жилийн дотор ямар ажил хийжсэн, ямар мэргэжлэр төгссөн, төрд ажиллаж байсан энэ олон юунуудын урсгалуудыг мэдэх учраас хамгийн сүүлийн эцсийн сонголт нь бүх амьдралаа зориулах чаас сонголт нь одоо загвар те хувцас эдлэл ийм жижиг дунд үйлдвэрлэл болоо явцсан. Тэгээд яагаад хамгийн хэцүү салбарыг сонгож байгаа те. Энэ өөрөө хүний нөөцийн асуудал. За тэгээд дээрэс нь бид өөрсдөө ямар улсуудтай хэлдэг вүлээ. Тэгээд энэ олон импортын бараатай өрсөлдөх. Тэгээд өөрөө маш их энерги, нерв зарцуулдаг ажил. Тэгээд яагаад энэ гэж те. Энээс өөр салбарт бас чамд амбиц байвал бас чиний хүч чадал өөр юм дээр гаруул гэж ярилцахад бол тэгжсэн. Яагаад хувцс вэ гэх юм бол энэ соёлыг те энэ соёлын өвийг за энэ монголоор бахархлыг тэгээд дээрэс нь энэ үн цэнийг хамгийн ихээр хүнд түгээж чадах салбар бол энэ юм байна. Нэгт хоёрт нь миний эргэн тойронд байгаа маш олон эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн асуудал үнэхээр хүнд байна те. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийг ажилтаа болох, орлоготой болох, мөрөөдөлтэй болох ийм хамтдаа хөдөлмөрлөдөг энэ зарчмыг бий болгох. Тэгээд дээрэс нь энэ салбар өөрөө бас ингэж нэгдэж нийлэх цаг хугацаанд болцсон гэдэг ийм маш том амбицтайгаар хэлж ирсэн байхгүй юу. Тэгэхээр зэрэг
би бол эх оронч гэж хэлнэ. Дээрээс нь маш сайхан сэтгэлтэй. Хүмүүсийн олж харддаг өнцөг бол тэр байх гэж бодож байна. Одоо хоёр талынхаа хөгшчүүл удам судар гэж юм бэ. Тэрнийхээ нэр хүнд өрөж орол гэж хэлдэг. Угаасаа тэр. Тэгээд одоо сурсан эрдэм хангай бол найз нөхдөйгаа хүнтэй шудраг байхаар л. Ерөөсөө анхнаасаа л шудраг үнч байл гэж хэлдэг ерөөсөө. Одоо ч цаг бол бас нэг тийм болчихлоо шүү дээ. Одоо бол сайн үнч шудраг хүн бол ажил амьдралд ахиц гаргана гэдэг бол асуудалтай нийгэм болсон. Тэр нийгэмч ерөөсөө угаасны хүмүүсийн томламдрын ширтний бүр зөвнөт хэлцүү өгнүүд гэдэг чинь нийгэм юм болно гэдэг. Тэгэхээр бол тэдний дагаж одоо хөвсөж муухай болж болохгүй шүү. Ерөөс хамгийн тэгж болохгүй шүү л гэдэг. Байлгүй яг уу. Би гэхдээ яг үнэн хэлэхэд найзын хувьд одоо би Азаатай танилцаад 18 жил 18 жил ингээд нөхөрлөж байгаа хувьд бол яг битээр бол муудаж үзсэн гэхэлэр нэг тийм муудаа зөрчилжсэн тохиолдол байхгүй. Бүр их одоо хурцсан үл ойлголцол ч гэсэн байгаагүй. Яагаад гэхэлэр түрүүн би хэлсэнчтэнтэй харьцангуй зан характерын хувьд ижил төстэй нэм шулуун шудраг гэж одоо найзаад өгөндөг. Тэгээд нэг зүйл дээр жоохон санаа зовдөг найзтай. Юун дээр гэхэлэр хитрхи ийм шулуун шудраг байгаа нь тий. Одоо нийгэм хандаж өөрийнхөө юмыг ингээд байгаа байдлаар нь илэрхийлэх гээд байгаа өнцг нь заримдаа яг л нөгөө түрүүний миний хэлдэг шиг ямар нэгэн халахалсан, далдалсан, өнгө будаг байхгүй учраас хүмүүс яг хуу жоохон энэ яасан одоо нөгөө энгийн хэллэг гэдэг яасан галзуу хөхөн бэ? Яасан тийм юм бэ гэдэг ч юм уу те нэг жоохон тийм заримдаа тийм сөрөг бодох гээд байгаа хандлагууд байдаг. Одоо жишээлбэл Азааг надтай найзгангуул зарим нэг хүмүүс танаа Азаа чинь тэгсэн байлаа ш, ингэсэн байлаа ш гэдэг. Тэгээ би нүүрэн дээр нь хэдийгээр найзтай хэлдэггүй ч гэсэндээ ард нь бол манай энэ найз шулуун шудрагтай байгаа байдал нь өөрийнх нь одоо юмыг аливаа юмыг харж байгаа үнцг нь юм. Би одоо найзгаа хизээч ард нь бол дэмжинэ. Тэгээ одоо тэгтээ яг хуу найз гэдэг чинь зөвхөн зөв сайхны дэмжиж явахтай биш те. Магадгүй заримдаа их одоо пост энэ их сүрхий орж ирэх юм бол бас санаа зовоод идэх өмнөөс нь тэгэхээр миний найзаас заримдаа хэлмээр байсан ч амьдралд бас заримдаа нэг хилээ хазаа чимээгүйхэн дотроо чимээгүй те нэг чимээгүй хөдөлмөрлөн гэж байдаг. Заримдаа бас ингээд аяархан чимээгүй хөдөлмөрлөөд заримдаа үнэхээр болохгүй бол хинч байсан те ямар ч том одоо эсрэг талтай байсан ч үнэхээр хэлэх зүйлдээ бол зоригтой хилцсэн одоо хэлдэг энэ зан чанараа бити алдаарай аливаа юмнаас одоо шантрахгүй урагшаа байгаарай л гэж хүсмээр байна. Би Азаада хамгийн сүүлд нь олуулаа олоорой л гэж зэхмээр байна. Энэ нь үнд зүйлсээ нэгтгсэн маш олон залуучуудтай үнд зүйлсээ нэгтгсэн гоё том хамт олон болоорой. Тэгээд яг Азаа шиг биш юмаа гэхэд азаарх уу олон залуучуудыг, олон охтуудыг араасаа бэлдээсэй. Тэгээд зарим тохиолдолд найз минь бас хитрхи ганцаараа зүтгээд байгаа юм шиг тий. Тэгээд энэ салбарынхан өөрсдөө бас нэгдэж нийлээсэй. Тэгээ энэний түүчээ болоод явж байгаа учраас Азааг олуулаа болоосай. Хувь хүнийхээ хувьд ч гэсэн тэгээд үнд зүйлсээ зангидсан олуулаа болоосай. Бас үр хөвгтөө олуулаа болоосай. Тий бүх талаараа олуулаа болоосай л гэж хүсмээр. Манай компани болон манай бидний хийж байгаа үйл ажиллагааг дэмжин нэвтрүүлэгтээ оруулсан Channel 11-ийн хамт олондоо баярлалаа. Тэгээд монголчуудаа хандаж хэлэхэд одоо эдийн засгийн нөхцөл байдал хүнд хил гайл хаалттай байгаа үед үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжин одоо бид нар бойжих хөгжих орон зайг олгож өгөөч гэдэг дээр илүү уриалмаар байна. Тэгээд үйлдвэрлэгчд илүү олон болж ээж илүү олон хэрэглэгчд бидрийг дэмжиж Монголд үйлдвэрлэл хөгжих юм шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд бид нар болж өгвөл өдөр тутамдаа ямарваа нэгэн байдлаар жижиг ч хамаагүй одоо Монголдоо үйлдвэрлэсэн, бүтээсэн, хөгжүүлсэн Монгол өв соёлыг сурчилсан таниулах юм хувц хэрэглийг өмсч хэрэгжилж дазнараа Монгол улсын яалгарл монголчууд дэлхий дээр танигдах те монголчууд гэдэг маань ийм хүн шүү дээ гэдгийг мэдэгдэх ийм боломж юм шүү гэж л одоо хэлмээр байна да. Шудрага дайчин тууштай зан аз жаргалыг илүү их зүйлд хүргэж том ололт амжилтыг авчирна гэдэгт итгэлтэй байна. Санаа зүв бол
За яаж зөв гэдэг шиг зөв явахыг үргэлж хичээдэг түүний амьдралд саад бүү учиргээ. Эх орон, түүх, соёл, өв уламжлан дэлхийн тавцанд таниулж алдаршуулах их үйлсэдэн амжилт хүсье. Өөрийн хүн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин өөр салбарын үрийн хүнтэй уулзах болно.